За 2026 оны 4 сарын 10-ны өдөр Улсын их хурлын дарга Бямцогтод 2 тодорхой асуудал санал оруулж ирсэн тийм ээ. За нэгдүгээрт нь бол мэдээж боловсролын байнгын ороог эргүүлж ажиллагаанд оруулъя гэсэн саналыг бол би өөрөө энэ баланкаараа оруулж ирсэн юм аа. За хоёрдугаар асуудал бол нөгөө хууль Улсын их хурлын гишүүн хууль санаачлаад өргөн мэдүүлцдэг. Тэгээд хав даруулаад одоо миний хууль бол ингээд хэлцгэсэг нь явахгүй баг ингээд жил тойрч байгаа шүү дээ. Тэгээ энийг дэгийн хуулинд яг яаж оруулсан бэ гэдгийг Бямцогт даргаас асуумаар байна. За тэгээ хоёрдугаар санал бол нөгөө хууль санаачлагч нь өөрөө нөгөө хуулийнхаа ажлын хэсэгт орохгүй гэсэн юм байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хууль санаагчлагч энэ яг ажлын хэсэгтээ ороод ажиллах боломжоор хангах тийм одоо журам заалтыг оруулж шаардлага байгаа гэж үзэж байгаа. За 3 дугаарт нь түрүүн Бямцогт дарга намайг онилж нэг кейс жишээ болгож ярьсан. Улс орныхоо эрх ашигт харшилсан ийм санал оруулсан гишүүдийг одоо яаж гинөө. Би бол одоо Монголын боловсрол, Монголын ирээдүйн төлөө энэ улс орны одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 7%-ийг боловсролдоо зарцуулъя гэдэг саналыг л гаргаж байгаа. Тэрнээс энэ улс орныг үүмэн самундыг одоо урайлан дуудаагүй шүү дээ. Тэгэхээр ингэж одоо намайг ийм буруугаар мушгиж тайлбарсны чинь бас их гайхсан. Тэгээ энэ дээрээ та бас хариулт өгнө гэж хэлмээр байна. Тий. Би бол энэ улс их орны эсрэг гэмт хэрэгтэн баг болцсон ш түрүү. Боловсролын салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний 7%, тийм ээ, төсвийн зардлын 20%. Ингэж оруулсан миний энэ саналыг одоо эргүүлж мушгиж ингэж ярьсанд бүр гайхаж байна. Тэгээ ер нь бол түрүүн Мэд сайхан сайд хэлсэн шүү дээ, сангийн сайд. Дотоодын нийт бүтээгдэхүүний 7% руу мөнгөтэй гишүүнээ орцсон шүү. Таны санал ер нь бол болцсон шүү гэсэн. Тэгэхээр энэ ч одоо боломжгүй биш байгаа үстэй. Дотоодын нийт бүтээгдэхүүний 7 төсвийн зардлын 20% бол хүрсэн гэж хэлсэн шүү Мэд сайхан сайд. Тийм учраас миний энийг ингэж гуйлж мушгиж олон түмний нүдэн дээр одоо мөнгөтэйгийн энэ санал бол болохгүй буруу санал гэсэн ийм буруу ойлголтоор та бас ярьж болохгүй хаа. Энэ дээр бас надад хариулт өгнө. За Бямцогт хариулъя. За мөнгөтэй гишүүнд болон бас иргэдэд тийм буруу ойлголт өгөхөөр хариулт өгсөн бол би бас уучлалт хүсье. Бид нар энэ улс орныхоо төсөв санхүү эдийн засгийн нөхцөл байдлаа бас мэдж нэг хүнжлийнхээ хэрэг нэг хөлөөж ийж асуудлаа шийдэх ёстой л доо. Айл өргөч гисэн өөрхийнхөө орлого зардлаа тооцож энэ жил манайх ийм орлоготой байх юм байна. Ийм орлоготой байх учраас эндээ таарсан ийм зардал гаргая. Энэ жил орлого багтаа байх юм байна. Тийм болохоор одоо энэ зардлаа таны гэдэг шийдлийг гаргадаг. Түүнтэй адилхан бид нар бас улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал маань ямар хуу бахан төсвийн хүрээний мэдэгдэл тэгээ тодорхой хязгаарууд гарчдаг. Үүнээс давсан асуудлыг нэг талдаа яриад эхлэхээр нөгөө талдаа тэр давсан зардлаа яаж санхүүжүүлэх вэ? Төсвийн алдагдaltaа болгох уу? Эсвэл бусад одоо салбарын зардлуудаас хасах уу? Гэдэг ийм эрсдлүүд үүсдэг учраас боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг тийм үү? Зардлыг дотоодын нийт бүтээн 7%, төсвийн нийт зардлын 20% болгоё гэдээ явцдаг. Тэгвэл нөгөө талд нь төсвийн алдагдлыг хэвээрэн тийм төсвийн орлого зарлагыг тэнцүү байлгахын тулд бид нэр буцаагаад бус салбарын зардлаас танах шаардлагатай бол эрүүл мэндийн салбараас ч гэдэг юм уу, эсвэл хөрөнгө оруулалтаас танах ч гэдэг юм уу, эсвэл алдагдaltaа төсөв батлаад өрөө нэмэгдүүлэх шаардлагатай болно. Иймэрхүү одоо макро эдийн засгийн болон төсвийн хүрээний мэдээллийн үндсэн үзүүлэлтүүдийн хүрээнд л саналаа гаргадаг байх ёстой маа. Таны гаргасан санал үүнээс даваад байсан учраас иймэрхүү саналуудыг цаашдаа гишүүд гаргах нь зөв буруу юу? Иймэрхүү саналууд гарах юм бол түүн дээр байнгын хорооны саналаар, гишүүдийн саналаар энэ дэр улсын их хурлын тамгын газар болон мэрэгсэн одоос шинжээчдээр, экспертүүдээр дүгнэлт гаргаж тодорхой зөвлөмжийг гаргадаг байя гэсэн ийм зохицуултууд орж байгаа гэдгээс хэлье. Таны санаачилсны одоо санал өгсөний дагуу бол хүний хөгжлийн байнгын хороог задлж байгаа. Боловсрол шинжилх ухааны байнгын хороо, нөгөө талд нь эрүүл мэнд, хүний хөгжлийн байнгын хороо, нийгмийн бодлогын байнгын хороо гэж. Яа харахгүй маш том байнгын хороо болчиход энэ эрүүл мэндийн асуудал, боловсролын асуудал, нийгмийн хамгааллын асуудал нийлчээд ингээд энэ байнгын хороо маш өндөр ачаалалтай асуудлаа хэлж дийлдэггүй байсан учраас яг таны гаргасан саналын дагуу боловсрол шинжилх ухааны байнгын хороог тусад нь бие даасан байнгын хороо болгож салгасан гэдгийг өстөнд хэлье.
За. Таны өргөн мэдүүлсэн хууль бас яг энэ шалтгаанаар ингэсэн байж байгаа. Гэхдээ энэ бол яг таны бас одоо гишүүд олон гишүүд гаргасан. Улсын их хурлын дарга дээр ингээд өргөн мэдүүлэгч хуулийн тов дараалан тогтоохгүй удаадаг болио. 1 сарын хугацаанд тогтоодуулъя гэж байгаа. Урд нь бол хэдэн жилээр нь хүлээж авдаггүй байсан бол одоо 1 сарын хугацаанд ямар ч хууль өргөн мэдүүлсэн бай өргөн мэдүүлэхийг хүлээж авч тов дараалд оруулдаг байх. Энэ зохицуулт орж санаачлагч ажлын хэсэгт орж болно гэж байгаа.